Royal News мэдээллийн хөтөлбөр. Эрхэм үзэгч та бүхэнд шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Royal News эхэлж байна. Урагш Улаанбаатарт анхаарлаа хандуулна. Royal News урагш Улаанбаатар. Улаанбаатараар цас үлээх төхөөрөмжөөр өнөөдөр орсон цасыг нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилчид цэвэрлэж байна. За цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэл эхэллээ. Мөн найз үсгүйгээ зодож амьнасаг нь хөнөөсөн байж болзошгүй гэх алтан хүүд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас Япон улсад зуралцах оюутнуудад батламж гардууллаа зэрэг мэдээллүүдийг бэлтгэлээ та бүхэнд эхний мэдээг дуулгая. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл өнөөдрийн байдлаар 474 хүн 15 техниктэйгээр автозам болон явган хүний замын цасыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Хүдний улиралд ажрахгүй ажилтдаг эдгээр ажилчид өөрийн бүрийгээс үдшийн бүрийг хүртэл иргэдийн аюулгүй байдлыг хангахаар хөдөлмөрлөн ажиллаж байна. Өвлийн улиралд иргэд жолоочид халдваргаанаас үүдэн эд хөрөнгө амьнасаараа хохирох тохиолдол ихсдэг. Энэ үед хүднийг дэвсэрлэн иргэдийн аюулгүй байдлыг хангахаар яг өнөөдрийнх шиг цас орж байгаа өдрүүдэд нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийнхэн шинэ тоног төхөөрөмжөөр ажил үүргээ гүйцэтгэж байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл нь үндсэн чиг үүргийн хүрээнд өвлийн улиралд хариуцсан автозамын халдваргаагуулгааг арилгах арга хэмжээ авдаг. Уг ажлын хүрээнд 7 төрлийн 23 тусгай зориултыг тоног төхөөрөмж ашиглан хот доторх болон хотын гаднах автозамуудад давс байж цацдаг. Тэнгүүл өнгөрсөн оны 11-р сард нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн баруун салбарын 5 хэсгийн талбай инженер, зам цэвэрлэгээ үйлчилгээний ахлах инженер болон тус салбарын хэсгийн ажилтнуудын төлөөлөл Ryobi брендийн RY Tig8 420 маркийн навч болон цас үлээгч төхөөрөмжийн угсрах, ажиллах, хураах горин болон аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж ажиллагааг туршиж байсан. Мөн төхөөрөмжийн Монгол хэл дээрх зааврыг хэсэг тус бүрт тарааж анхны цас ороход уг төхөөрөмжийг ажилуулахад бэлэн болгосноо дуулгаж байлаа. Тэгвэл өнөөдөр энэхүү төхөөрөмж хэрхэн ажиллаж байна вэ? Шинэхэн энэ намар оройхон өгс юм уу? Тэгээд одоо энэ явган хүнийхээ зам үлээлгээл тиймэрхүү юм гэдэг. Яаж ажилуулт юм бэ? Та нэг танилцуулахгүй энэ төхөөрөмжөө? Энэ манайх одоо энэгөө жоохон доошоо хийгээл тэгэл энэ хойны татдаг юугаараа татаад шүрүүд асаач юм. Тий. Ардаа бол үүрэгчтэй юм байна штэ. Авч явахд хэлбэр байна уу? Ер нь цас цэвэрлэхэд өмнөх төхөөрөмжүүдээс хэр үр дүнтэй байна? Цас цэвэрлэхэд яг хатуураагүй цас бол болж байна. Үр дүнтэй юм байна. Та өглөө хэдэн цагаас ажиллаагаар одоо хэд хүртэл ажиллаж байна? Хаагур ингэж цас цэвэрлэж яваа. Бид нэр 7-гийн ажил гарсан тэгэл энэ 13-аас ийшээ бол талбай ороод тэгээд талбай дээр баах нь үлээлгээл ордноо хоёр талаараа уучлал үлээлгээл тэгээд дахиад өдөр гэрэл эндээс бензин аваад тэгээд дахиад үлээлгээл гарч чанаа. Шүүр арж явснаас ямар ч байсан дээр явган яг цаас ороод яг дуусан хүн яваагүй тохиолдолд үлээлгэн гэхээс биш. Тэгээд яг хүн ингээ явсны дараа дагшилснаас хойш энэ бол хүч жоох муута. Тийм л юм байна. Яаж ажилладаг вэ? Тэнэглэхгүй яах вэ? Бензинээр ажилладаг. Тий, багтаамжтай. Энэний багтаамж нь болохоор бензиний литр 500 орно. Саяхных болохоор сая 13 оны 9 сард ирсэн. Тэр нь болохоор 5 шинжилэгдсээр ирж байгаа хгүй. Тэгээд тэр нь болохоор 500 г савн. Тийм л багтаамжтай юм да. Тэгээд 13-аас яваад баруун зам ороод тэгээ буцаад 2 талдаа явж байгаа. Шөн явдаг байсан. Одоо болоод өдөр явж байна даа. Баригад манай баригад бол 3 байгаа. Тэгээ 3 хүн нэг үүрнэ. Тэгээд голцоо бид нөгөө төв талбайдаа Сүхбаатарын талбай дээр байгаа болохоор Сүхбаатарын талбайн дээр бас үлээлж байгаа. Эндээс 2 хүн яваад тэнд нэг бол Сүхбаатар дээр бол байнга байж. Өвлийн улиралд хогийн шүүр барьж зогсноос илүү хурдан үр дүнтэй цэвэрлэж байгааг ажилчид онцоллоо. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл нь 2014 оны 12 дугаар сарын 29-ны өдөр орсон цасыг тухайн өдрийн 17 цагаас эхлэн автогрейдер КамАЗ ковш зэрэг тусгай тоноглол бүхий 13 машинаар 12 дугаар сарын 30-ны өглөөний 4 цаг хүртэл даваа гүвэ гүүр өксүр зам, уулзуур шулуун зам гэсэн 4 чиглэлээр маршрутын дагуу 85 тонн бодис цацсан.
Мөн 31-нд 7 цагаас дээрх замуудад тусгай тоноглолтой 7 машинаар бодис үргэлжлүүлэн цацсан байна. Энэ мэтчлэн хот сайхан бол сэтгэл сайхан урайтай нийтийн үйлчлэгээний Улаанбаатар нэгтгэлийнхэн өвлийн удиралд инхүү ажиллаж байна. Нийтийн үйлчлэгээний Улаанбаатар нэгтгэл нь нийслэл хотын 284 км зам хариуцдаг бөгөөд айц морин баруун турууны даваа 22-ын давчоо найрамдал цуслан чиглэлийн атлагдсан замуудад тусцас бодис цацжээ. Түүнчлэн төвийн 6 дүргийн замын цагдаагийн газартай хамтран ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдөр эхэллээ. За бүртгэл энэ сарын 5-наас 21 өдрүүдэд үргэлжилэх юм байна. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэлийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулахар болсон. Үүний дагуу нийслэлийн засаг даргын 5-ын газрын цэргийн штабын цэргийн бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж цэргийн бүртгэлийн мэдээллийн санд хийгдсэн өөрчлөлт, шинжилэлт болон дүүргүүдийн цэргийн штабын дарганаар цэргийн тоо бүртгэлийг хангах бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн 9 дүргийн 152 хороонд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэл явагдахаар бэлэн болж дүүргүүд энэ ажлын хүрээнд цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нэгт уялдуулан зохион байгуулж гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоож бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гаргаж цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэл ажлыг засаг захиргааны анхаарчтанд нэгж хороон дээр төлрүүлэн зохион байгуулж байна. Цэргийн бүртгэл ажлын өдөр 8-аас 20 цаг, амралтын өдөр 10-аас 20 цагийн хооронд явагдах юм байна. Энэ бүртгэл өнөөдөр 3 үндсэн зарчим дээр толгуурлаж явуулдаг. Нэгдүгээрт нь хуулийг хэрэгжүүлэхийн тулд энэ бүртгэлийг явуулдаг. За иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24-р зүйлд жил бүр цэргийн насны эрчүүд цэргийн тоо бүртгэл бүртгүүлнэ гэдэг ингээд хуульчлаа заасан. Тийм учраас бид энэ бүртгэлийг зохион байгуулж явуулдаг. Хоёрт нь өнөөдөр иргэнийг цэргийн үүргээ хангах, цэргийн үүргээ биелүүлэхээр боломжийг олгохын тулд энэ бүртгэлийг явуулдаг. Яагаад тэгэхээр иргэн хүн өнөөдөр ялангуяа эрэгтэйчүүд эрхээс илүү бас үүрэгтэй юм а гэдэг үндсэн дээрээ энэ бүртгэлийг бас явуулж байгаа. За гурав дахь асуудал бол бид нэр өнөөдөр энэ бүртгэлийг явуулснараа жилийн турш хийгдэх ажлынхаа үндсэн суурийг гаргаж иж судалгаа гаргаж. Жишээ нь энэ бүртгэлийн дараагаар цэргийн албан буюу цэргийн жинхэнэ албанд хэн явах уу? Цэргийн дүүцүүлэх албанд хэнийг хэлсүүлэх үү? Гэрээ цэргийн албанд хэн явах уу? Цэргийн дүүцүүлэх албыг мөнгөнд төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах буюу цэргийн насны дээд хязгаар хүрсэн 26 нас хүрсэн хүмүүсээр мөнгөний төлөвлөх ингээд цаашлаад оюутан цэрэг хөтөлбөр хэн хамрагдах вэ гэдэг. Ингээд энэ бүхий судалгаанууд энэ цэргийн бүртгэлийн дараагаар гардаг. Ер нь цэргийн бүртгэл гэдэг маань өөрөө ямар учир холбогдтой байна гэхээр өнөөдөр Монгол улсын иргэн эрхтэйчүүдийг хаана байгааг нэгдүгээр байр шинэ тогтоож өгч байгаа. Хоёрдугаар тэдний үүрэг хариуцлага гэдгийг өөрт нь сануулж байгаагаар энэ бүртгэлийн гол ач холбогдол байгаа гэж ингэж бодож байгаа. Энэхүү бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-аас 50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч нар, гэрээт цэргийн алба хаагч, цэрэгчсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиглэлүүд бүхий байгууллагын албан хаагчид хамрагдана. Бүртгэлд хамрагдагчид өөрийн оршин сууж буй хороондоо бичиг баримттайгаа очим бүртгэлээ хийх юм а. Цэргийн үүрэгтний тоо бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 50 хүртэл 1000 төгрөгөөр торгодог учраас иргэн та үүргээ биелүүлж бүртгэлдээ заавал хамрагдах ёстой юм а. Боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа 1000 инженер бэлтгэх инженер технологийн дээд боловсрол төслийн хүрээнд Япон улсад суралцах багш оюутнуудад өнөөдөр батламж гардууллаа. За боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа 1000 инженер бэлтгэх инженер технологийн дээд боловсрол төслийн хүрээнд Япон улсад суралцах багш оюутнуудад өнөөдөр батламж гардууллаа. За Монгол улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дэвшлүүлэх болон багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх сургалтын орчин шинжлэх сайжруулах зорилгоор Монгол улсын боловсрол соёл шинжилгээ ухааны яам Японы улсын засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх инженер технологийн дээд боловсрол төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. За уг төслийн хүрээнд инженерийн чиглэлийн магистр, доктор, зэргийн бус сургалтаар Япон улсын их дээд сургуульд суралцах 7 багш, судлаачид, КОС-ын сургалтын хөтөлбөрөөр техник мэргэжлийн КОС-ын сургуульд шууд элсэн суралцах 6 оюутан нийт 13 оюутан багш нар боловсрол шинжилгээ ухааны сайд ганц төмрөөс батламжаа авлаа. Ер нь энэ удаагийн онцлог бол 1000 гэдэг тоондоо байгаа. Яг гэвэл бид бол шинэ үеийн давалгааг бэлдэж өгж байгаагаар онцлогтой.
Урд нь бол мэдээж жилд 10 20 гэдэг тийм цөөхөн тоогоор явдаг. Тийм учраас бол яг тодорхой засгийн газрын хувьд хариуцлага хүлээж ирсэн залуучуудыг ажлын байраар хангах, ажлын байрт нь зуучлах, дэмжлэг үзүүлэх ийм харилцан уялдаа хамаарал бол их бага байсан. Гэхдээ магистр докторт зөвхөн тэтгэлэг болгож ирсэн шүү дээ. Тэгэхээр магистр докторт Монгол Улсын засгийн газраас тэтгэлэг зээл аваад сургалтын зээл аваа явсан залуучуудын 80-аас 90% нь бол эргэж ирж их орондоо ажиллаж байгаа гэсэн ийм судалгаа мэдээ бол байгаа. Мэдээж энэ 1000 2000 гэдэг энэ тоонуудын хувьд бол яг энэ давлгаа болж байгаа учраас бөөнөрөө Монголдо ирээд бөөнөрөө хамтраад одоо Монголын аж үйлдвэрийг, Монголын шин аж үйлдвэрийг босгоход бол хүчин зүтгэнэ гэдэгт бол нэгдүгээрт итгэж байгаа. Магистр докторийн хөтөлбөр зэргийн бус судалгааны тэтгэлэгт хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрт бол 7 хүн хамрагдж байгаагийн 4 нь манай шинжилгээ технологийн их сургуулийн багш нар байгаа. Тэгээ бидэнд их баяртай байна. Ер нь цаашдаа энэ төслийн хүрээнд 2 дээр нэмэх 2 хөтөлбөрийн хүрээнд манай их сургуульд одоо суралцж байгаа оюутнуудаас сонгон шалгаруулж зохих бэлтгэлийг богино хугацаанд хангуулж энэ 15 ондоо багтаа эхний 30 оюутныг бид Япон улсад инженер технологийн нарийн мэргэжлийн чиглэлүүдээр механик инженер, барилгын инженер, электрик инженерийн чиглэлүүдээр суралцуулахаар бэлтгэлийг нь одоо эхлээд явж байна. Тэгээ цаашдаа бол ер нь одоо Косн бэлтгэл хөтөлбөрийг төгссөн оюутнуудаас мөн шууд одоо Косны одоо сургалтын оюутнууд бол болзол шалгуураа хангаад энэ онд бол бидний ойролцоогоор төсөөлж байгаагаар бол 50-аас 60 оюутан бас нэмж Япон улсад шилжин суралцнаа гэж ингэж төсөөлж байгаа. За магистр доктор зэргийн бус сургалтанд хамрагдах нийт 7 багш судлаачдыг Японы талаас хүлээн авах ихтэй сургуулиуд болон JICA байгууллагаас тавьсан шаардлага Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургуулийн тэргүүлэх судалгааны чиглэл Япон англи хэлний мэдлэгийг харгалзан сонгон шалгаруулan авчээ. За Японд суралцах эрх авсан оюутнуудад тэтгэлгээр суралцсныхаа дараа эх орондоо ирээд 5 жилээс доошгүй хугацаанд ажиллах шаардлага тавигдж байгаа юм а. Найз үсгүйгээ зодож амнасыг нь хүнээсэн байж болзошгүй гэх Алтан хүүд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. За энэ хэрэг шүүх хэмнэлгийн дүгнэлтээр хохирогч Цэдэн гişиг архины хордлогод орж амиа алдсан гэх 3 удаагийн шинжээчдийн дүгнэлт гарсан байгаа. За харин түүний ар гэрийнхэн энэ дүгнэлтийг буруутгаж байгаа юм. За найз үсгүйгээ зодож амнасыг нь хүнээсэн байж болзошгүй гэх Алтан хүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж дууслаа. За ихтэй маргааш 11 цагт аль биесоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд танилцуулна гэж дүүргийн эрүүгийн хэргийн 1-р шүүхээс мэдээллээ. Энэ хэрэг шүүх хэмнэлгийн дүгнэлтээр хохирогч Цэдэн шиг архины хордлогод орж амиа алдсан гэх 3 удаагийн шинжээчдийн дүгнэлт гарсан. За харин түүний ар гэрийнхэн энэ дүгнэлтийг буруутгаж байсан. За хохирогчдын талаас талигаачин цогцыг шинжилсэн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. За мөрдөн байцаалтын явцад Алтан хүн найз бүсгүйхэн амь насанд хүрсэн болох нь тогтоогдоогүй. За мөрдөн байцаалтын явцад нас орсон бүсгүйг архины гүн хордлогод орж амиа алдсан гэх 3 удаагийн шинжээчдийн дүгнэлт гараад байсан. За Цэдэн шин элгэний үйл ажиллагаанд оройтсон улмаар олон эрхтний дутагдлалд орж нас орсон гэсэн дүгнэлт гарсан байдаг. За хэдийгээр архины хордлогоор нас барсан нь тогтоогдсон ч Алтан хүн Цэдэн шиг 48 цагийн турш буюу 2 өдөр зодсоор байгаад найз өхнөө өгүүлд хүргэсэн гэж таамаглах олон хүн байсан юм а. Одоо ингэж дахин татан хойшлж байгаа шүү дээ. Ер нь яг энэ юу бол ноцогдохгүй ингээл яваад байгаа шүү дээ. Тийм. Тэр нь бол бид нар айгүй хэцүү байгаа шүү. Тэр нь бидрийг бол янз бүрийн юмар нодлонгоос хойш бол их доромжлсан. Тэрэнд бол бид нар одоо жишээлбэл ээж нь одоо хойд ихтэй энэ төр гэх жишээний одоо тиймэрхэн бол одоо дараа цацгаж ирсэн. Гэхдээ одоо бид нар бол үнэхээр л энэ хүний гарт алтсан. Стонц ноцтой харгас гэрцгийн аргаар миний дүү амийг хөл хүнээс. Тэгэл энэ төр хэдийгээр Цэдэн шин архины хордлогоор нас барсан шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон ч Алтан хүн Цэдэн шиг 2 удаа зодож биед нь хүнд гэмтэл учруулж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байсан. За Ютаач гэсэн Алтан хүү 2 өдрийн турш зодчхоод хөнөөгөөгүй байсан ч хүнийг өхөлд хүргэсэн учраас ял авч хэрэгээ өөрх учиртай гэж үзэх олон хүмүүс байгаа юм а. Бүх хүнтэй элдэх бай. Олон хүнтэй эвсэг бай. Харин цөөх хүнтэй элен далангүй бай. Бенжамин